За ингээд хүүхдүүдтэй ингээд таслаад аваа явчихсан өгцгэн байгаа. Хүүхдүүд маань мэдээж очоод өөрсдөө ч юм уу эсвэл эцэг ихэн төлбөрөө төлнө. Төлбөр төлөх үедээ яаж төлөх вэ гэхээр энэ төлбөрийн холбоос гэдэг энэ QR код гэж юм тийм ээ. Энийг л уншуулчих. За ингээд гар утасныхаа камерыг нээгээд тийм ээ. За ингээд энэ дээр байгаа QR код ингээд уншуулчихна. За хэдүүлээ нэг хүнд олгоцсон байгаа энэ QR код уншуулчих тийм ээ. За ингээд гар утасныхаа камерыг нээгээд QR код уншуулахаар энд холбоос гэдээ гараад ирнэ. За энэ дээр нь дарахаар бол ингээд төлбөр төлөх сонголт хийлгдэг юм веб хуудас гараад ирнэ. За энэ дээрээс нөгөө ямар банк хэрэглэдэг, өөрийнхөө хэрэглэдэг банкныхаа аппликейшнийг сонгоод ингээд төлөлт хийн. За би энэ Худалдаа хөгжлийн банкыг жишээ нь ингээд сонгочихъя. За ингээд сонгохоор мэдээж хүн өөрийнхөө нөгөө нэвтрэх нэр нууц үгээ хийгээд нэвтрэн тийм ээ. За ингээд банкны аппликейшн руугаа нэвтрээд орохоор за сурахчгийн түрээсгээд ингээд төлөлт нь шууд ороод ирж. За энэ дээрээ дансаа сонгоод ингээд гүйлгээ ихээр зэрэг энэ нөгөө сурахчгийн түрээс нь төлөгдөөд за төлөгдсөн мөнгө нь бол нөгөө тухайн сургуулийнх нь өөрийнх нь данс руу шууд шилжихнэ. За ингээд төлбөр төлөлт бол ингээд болчихж байгаа юм амархан. За ингээд та бүхэндээ амжилт хүсье.